За манайх чинь 40 гаруй сүүний чиглэлтэй үнэтэй. Тэгээ үнэнүүдээ өглөө оройдоо саадаг. Өглөөнийхөө нэг гаргалтаар нэг үнэ маань 5-8 литр суугаад. Прүдэ болохоор өглөөд оройд нөгөө туул голын хөвөл эргээр бэлчээгээд заримдаа урд рууч гаргаж бэлчээдэг. Тэгээ янз янзаар л бэлчээдэг юм дөө. Тэгээ бас түүгээ олд гэрээсэн байгууллагуудаа өгдөг. Голцоо талдааны төвөдөд авчиж өгдөг. Бас үйлдвэрүүдэд бас өгөх санаатай байгаа. Тэд нар маань бас өөрснөө л ирээд авчдаг. Тэг яах вэ тэгээд малынхаа шин бэлчил гэдэг сайхан амжилт. Суавра. Одоогийн байдлаар 225 үйлдвэр иргэд аж ахуйн нэгж байгууллагууд зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.8-аас 4.1 дахин их химийн бохирдолтой усыг цэвэрлэх байгууламжинд нийлүүлж байна. Байгууламжийн цэвэрлсэн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс 5.9-өөс 12.4 дахин их байгаа нь хотын ундны усны их усүрийг их хэмжээгээр бохирдуулж байгаа юм. Туулгын бохирдлын уршгаар 2007 онд 10 гаруй зүйлийн 2.7 тонн загас өгөж, мэлхий загас эрс ховорджээ. 2008 онд Алтан булаг сумын 2 дугаар багийн нутагт 4 мөчгүй тугал нэг нүцтэй хураг төржээ. Үүнээс гадна өмхий усны халианаас үүссэн хортой ногоо өвс ургамлыг мал идэж гидсэн дүрч өгөх нь хэвийн үзэгдэл болсон тухай иргэд ярьж байв. Нийслэлийн ойролцоох мал бүхий иргэдийн амжиргааны гол их үүсвэр бол мал аж ахуй. Харин тэд сүгэ сүүний чиглэлийн компаниуд болон томоохон зах худалдааны төвүүдэд нийлүүлдэг. Нийслэлчүүд бидний бохирдол бидэнд эргээд ирж буйн тод илэрлэл юм. Энэ нь эрүүл зүйн нyan судлалын үзүүлэлтээр нянгийн нийт тоо стандарт заасан нормоос туул голын доод хэсгээр 47-оос 70 дахин их, гидсний савханцрын тоо 10-аас 100 дахин их эмгэг төрөгчний алдарсан харшил, мөөгөнцөр, хорт хавдраар өвчлөх зүрхний гажигтай хөвгөд төрөхөд нөлөөлж байна. Бид юу хийж чадах вэ? Иргэн бүр цэвэр усаа хэмнэх зөв дадлыг амьдралдаа хэвшүүлэх. Иргэн аж ахуйн нэгжүүд ашигласан усаа дахин ашиглах, саарал усны хэрэглээгээ нэмэгдүүлэх. Байгаль орчноо хамгаалахад өөрсдийн дуу хоолойг шийдвэр гаргах төвшөнд хүрэхэд идэвхтэй оролцох.